Солонгос суралцах нь бидний олонхойх нь мөрөөдөл билээ. Технологи, соёл, эрхийн жишг төрсэн боловсрол. Гэвч энэ мөрөөдөлтөд хүрэх хоёр зам бий. Нэг зам нь хурдан бөгөөд амархан мэд боловч таны амьдралын олон жирийг үрж мэдэх аюултай үерх юм. Нөгөө зам нь төвчээр шаардахч жинхэнэ тогтвортой амжилтанд хүрэгдэг. Өнөөдөр бид таны аярлаа төрүүлэх ухаалаг аргыг задлан ярих болно. Мөн дараагийн видеогоор би Солонгосын ширдэг ихтэй сургуулиудын талаар ярих бөгөөд танд үнэхээр тохирох нэгийг нь хэрхэн сонгох талаар дэлгэрэнгүй ярих болно. Жиж би өөрөө Солонгост амьдран суралцдаг бөгөөд энэ бүгд миний хувь хүний зүгээс өгч буй зөвлөгөө юм шүү. Эхний үерх бол хэлний бэлтгэл. Виз авахд амархан семестр болгон хүнд дэвшиж байгаа мэд сэтгэл төрүүлдэг нь хамгийн аюултай. Гэвч асуудал нь юунд байна вэ гэхээр танд хэдийх чөлөө цаг гардаг. Энэ цагийг зайлшгүй цагийн ажилд дүүргэдэг. Та баг зэрэг мөнгө олж ирсэн сайхан мэдрэмж төрнө. Энэ бол амархан допамин авч байгаагийн нэг жишээ вэ. Гэвч энэ бол таны урт хугацааны зорилгыг устгадаг богино хугацааны шагнал юм. Та нэгэн тойрогт гацдаг. Хэрний бэлтгэлийнхээ төлбөрийг хийхин тулд та ажиллана, гэвч үнэндээ суралцахад эндүү ядарсан байна. Энэ бол тогтвортой амьдрах арга биш бөгөөд та Солонгост ирсэн шалтгаантай биш байхаа гэж найдаж байна. Энэхүү хэрний бэлтгэлийн үерхийг танд ихэвчлэн зуучилсан байгууллагууд санал болгодог. Тэд амархан процесс амардаг, гэвч та юуны төлөө ийм их мөнгө зуучилсан байгууллага төрж байгаагаа нэг бодоод үзээрэй. Таны бичиг баримтыг нэгтгэж, өөрөө ч олж чадах өчүүхэн мэдээлэл өгч, дугтүйгтэн шуудангаар эргээсний төлөө шүү дээ. Хэрв та өөрөө хангалттай бэлтгэгдсэн мөн танд интернет байгаа бол энэ бүгдийг өөрөө хийж чадна. Их сургуулиудын үнэгүй өгдөг мэдээллийн төлөө хэн нэгэнд мөнгө төлөх шаардлагагүй. Тэр мөнгөө жинхэнэ өөрийнхөө сурлага ирээдүйд хадгалах хэрэгтэй. Ухаалгаар гадаад суралцах нь гэртээ хувь хүн хэр үр бүтэмжтэй байхаас эхэлдэг. Гадаад оронд ирлээгээд та тийс өөр хүн болохгүй. Тиймээс таны ихний зорилго онгоцны тийзээ авахаасаа өмнө топикийн 5 эсвэл 6 дугаар түвшний авах явдал юм. Яагаад гэж вэ? Яагаад гэвэл та Монголда хамаагүй бага зардлаар үнд хүрч чадна. Та цагийн ажлын саадгүйгээр илүү сайн төвлөрөх болно. Та Солонгост очиод бизнес биш, харин бэлтгэгдсэн байдалтайгаар явна гэсэн сэтгүүтэй байх хэрэгтэй. Энэ нэг албан таныг зуучилж болон хэрний бэлтгэлийн үерхийг хоёрынгийн алгасах боломжийг олгоно. Та Солонгосыг сурахын зэрэгцээ мэрэгжлэж бас судлах ёстой. Хэрв та хэмжээ оюухан судлахыг хүсвэл Python-оор код бичих нь танд давуу тал болно. Хэрв та инженер болохыг хүсвэл их сургуулийн математикийн хичээлүүдийг сайн үзэх хэрэгтэй. Ихтэй сургуулиуд зүгээр нэг хэл биш, ур чадвар авчирсан оюутнуудад тэтгэлэг олгодог. Та хэл болон ур чадвар хоёрынгийн бэлдээд ирэхэд та зүгээр ч нэг гадаад оюутан биш, харин үнцэнтэй судлаач, авьяаслаг сургуультай байр суурьтай оюутан болж очино. Та эхний өдрөөсөө амжилттай оюутан болоход бэлэн байна гэсэн үг юм. Хамгийн гол асуулт бол та өөрөө бэлэн байна уу? Би юу хүсч ийшээ ирж байгаа вэ гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Зориггүй бол их сургууль сурах ч гэсэн хэрэггүй шүү дээ, яг үннийг хэлэхэд. Харин өөрийгөө олж өөрт юу таалагдах вэ гэдгээ олвол танд илүү амжилттай явахад тань тус болно. Хүмүүр сөүл рүү явах ёстой гэж боддог. Энэ бол маш том алдаа юм. Амжиргааны өртөг өндөр, өрсөлдөөн чих. Их сургуулаа ухаалгаар судлах нь маш чухал. Аль профессорууд таны сонирхдаг судалгаа хийж байна. Ямар сургуулиуд таны мэрэгчлэр бүрэн тэтгэлэг санал болгож байна. Солонгосын шилдэг шинжлэх ухаан технологийн их сургуулиудын ихэнх нь сөвөлд байдаггүй. Хотын нэр хүндэд биш, урт хугацааны зорилгодод тулгуурлан сургуулаа сонгоорой. Хэдүүлээ одоо харьцуулж үзье. Хэрний бэлтгэл зуучилсан зам хурдан мэт боловч та олон жилээр гацаж цаг хугацаа, мөнгө, боломжоо үрж мэднэ. Бэлтгэлтэйгээр эхэлж Монголд хэлээ сураад өөрийгөө таньж мэдэж сэтгэл зүй оюунаа бэлтгэх нь сахилга бас шаардлагач та жинхэнэ аяллаа эхний өдрөөсөө эхлүүлж карьераа ухаалгаар бүтээх боломжтой болох юм. Энэ нь илүү урт хугацаанд тань үр ашиг өгөх ба ирээдүйд нийгэм цаг үеийн ямар ч асуудал хямрал болсон та өөрийгөө аваад явах чадвартай болох юм аа. Солонгос суралцах бол асар том боломж. Гэхдээ зөвхөн та урт хугацааны стратегтэй хандвал тэр боломж нэгдэнэ. Цагийн ажлын богино хугацааны допамин, аль эсвэл зуучилсан байгууллагын үнэтэй амлалтанд бүү хурд. Гэртээ өөрийгөө бэлд, хизээ төгс эзэмшиж, ур чадвараа хөгжүүлж их сургуулаа ухаалгаар сонгох хэрэгтэй. Амархан аргын талаар бодохоо болох хэрэгтэй гэж би тань зөвлөж байна.
Ухаалаг аргын талаар хэдүүлээ бодож эхэлцгээе. Солонгосын их сургуульд бэлдэх талаар танд ямарваа нэгэн асуулт байвал комент хэсэгт үлдээгээрэй. Мөн танд тохирох Солонгосын их сургуулийг хэрхэн сонгох тухай дараагийн бичлэг видеог үзэхийн тулд subscribe хийхээ мартаоцай.